өнөөдөр хичээлдээ явах замдаа жоохон блогдо зориулаад хөрхөн юм бичлэгнүүд хийсэн. Тэгээд хотын төвөө харуулад тэгээ одоо хичээлд орохоос өмнө кофе авахгүй явж байна. Тэг хичээлээ тарчаа та бүгдтэй яг сургуулаа хэрхэн сонгосон бэ? Тэгээд ямар мэрэгчлэр сурж байгаа вэ? Яагаад мэрэгчлээ сонгосон бэ? Тэгээ Австралид ирээд суралцах ер нь ямар байгаа? Яагаад бас энэ сургуулаа сонгосон талаар хичээлээ тарчаа та бүгдтэй гоё хуваалцъя. Одоо би кофегаа авчаад тэгээд буцаад хотын төвөр алхангаа сургууль руугаа орох гэж байна. За, хичээлээ тараа гараад ирсэн. Энэ бичлэгээрээ би Curtin буюу одоо сурж байгаа сургуулаа хэрхэн сонгосон бэ гэдэг талаар ярэ. Эхлээд яг процессын дагуу нөгөө явж ирсэн шүү дээ. Орноо сонгоод эхлээ явах болчоод за тэгээ явлаа гадагшаа явж сурыг, гэр бүлэрээ сурыг гэдэг сонголтоо хийчээд. За хийснийхаа дараа орноо сонгоод Австрали гэдэг орныг сонгочихжоо. За орноо сонгосныхаа дараагийн процесс нь юу гэхээр агентлагаа сонгочоо. Тэгээд ер нь яг гадагшаа явъя гэдэг процесс агентлагтай хамт байгаа. За Австрали гэдэг орноо сонгосныхаа дараа сургуулаа сонгоно. Энэ бол бүр маш чухал процесс. Тэгэхээр би яг нөгөө судалгаа хийж байхдаа Австралиа сонгоцсон байгаа. Перт гэдэг хотоо сонгоцсон байгаа. Баруун Австралиа сонгоцсон байгаа. Тэгвэл баруун Австрали тэгвэл ямар сургууль байгаа вэ гэж сонгож судалж эхэлж байгаа байхгүй юу? Тэгэнгүүт яг ингээд хоёр сургууль би сонгосон. Тэрний юу гэхээр нөгөө хэрвээ баруун Австрали ээж аавынх нь хин нэг нь магистраар юм уу доктор сурж байгаа маш хүүхдүүд нүнгөө сурдаг би өмнө ярьсан шүү дээ. Тэр хүүхдүүд нүнгөө сурахад бас шалгууртай. Яг битсэн одоо юу гэдэг нь те яг ингээд засгийн газраас нь хүлээмжшүүлсэн 5 сургууль сурж явах юм бол хүүхд нүнүү байгаа байхгүй юу? Тэнгуут л яг тухайн үедээ 5 гэж хэлсэн. Гэхдээ миний яг одоо юу гэдэг нь тухайн үеийн ингээд хайж исэн яг дурсамжаар бодохоор би 2 сургууль сонгосон байгаа байхгүй. Нэг нь UWA, нөгөөх нь Curtin гэдэг одоо миний сурч байгаа сургууль. За энэ 2 сургуулийг сонгоод судалгаа хийж эхэлсэн. Тэнгуут одоо жишээ нь ингээд юу байгаа UWA нь болохоор яг ингээд Австралийн мууч болгон өөрийн гэсэн юм юу сургуультай, номер 1 сургуультай. Яг одоо Western Australia их сургууль, Сидней их сургууль, Мельбурний их сургууль гэдэг шиг яг UWA гэдэг маань баруун Австралийн их сургууль. За тэнгуут дараагийнхаа сургууль нь юу гэхээр Curtin их сургууль гэж байгаа байхгүй юу? Одоо миний сурч байгаа сургууль. Curtin их сургууль нь UWA-гийн яг дараа урдын ранкаараа баруун Австралитай. За тэгээ энэ хоёр сургуулиас яагаад би Curtin-ийг сонгосон бэ гэхээр яг тухайн үед ингээд судалгаа явж байгаа хамгийн эхлээд би төлбөрийг харсан. Сургалтынхаа төлбөр нь юу ах вэ? За тэгээ жилд хэдэн долларын төлбөр төлөхөөр байна. За UWA бол одоо Curtin-ээс нэлээд үнэтэй төлбөр нь тухайн үед гарч ирж байсан. За тэгээ Curtin бол дараагийн одоо төлбөр нь өндөртэй сургууль байж таарсан. Тэгээ төлбөрөөс аягүй чухал санагдсан надаа. Яагаад вэ гэхээр 2 жил сурах гэхээр 4 удаагийн төлбөр төлөх шаардлагатай болно. Тэгэхээр нийт сургалтын төлбөр одоо ойролцоогоор 100 гаруй мянган доллараас эхэлж ирсэн санагдаж байна. Баруун Австрали их сургууль. Curtin сургуулиас мэрэгжлээсээ шалтгаалаад өөр байгаа. Жишээ нь минийх гэхээр нэг 80 мянган доллараас 100 мянган долларын хооронд тийм төлбөртэй сургууль яг business and law school of Curtin гэж байгаа байхгүй тэр сургууль нь. За тэгээд эхлээд төлбөрөө харсан маа. За хоёрт нь би юг харсан бэ гэсэн чинь яг тухайн үед ингээд сургуулиа судлаад явжсэн чинь айгүй гоё таалагдсан нэг зүйл нь юу байсан бэ гэхээр Curtin-ийг төгссөн төгсөгч нарын 99% нь Австралид ажлын байранд ордог, ажилд ордог гэсэн тийм судалгаа олж уншаад тэгээ надад бүр тэр нь айгүй таалагдаад яа тэгэхээр ингээд бүр ингээд баталгаа өгсөн байгаа байхгүй хэрвээ чи Curtin-ийг төгссөн бол ажилтай Австралид ямар нэгэн байдлаар мэрэгжлийнхэн дагуу ажилд орж чадна гэсэн тийм одоо судалгаа олж уншаад за тэгээд ер нь бол Curtin-ийг сонгож сурсан байгаамаа. Тэгэхээр ингээд Curtin ингээд их сургууль баруун Австралид байдаг их сургууль би магистр хамгаалаад одоо ингээд 2 дахь жилдээ суралцж байна. Тийм оюутан ээж байгаа шүү. За тэгээд дараагийнх нь юу ячаа? Орноо сонгоод агентлагаа сонгоод сургуулаа сонгоцсон. Одоо хамгийн том чухал зүйл нь мэрэгжил. Тэгэхээр магистр хийхэд ямар мэрэгчлэр магистр хийх вэ? Мэрэгчлээ сонгох юм уу? Мэрэгчлээ солих юм уу? Эсвэл яг одоо байгаа мэрэгчлэрээ ингээд наривчилжтэй ингээд зэрэг нэмэх юм уу гэдгээ айгүй их бодсон. Би бүр ингээд үнэхээр их бодсон. Тэгээд тухайн үед би ингээд айгүй дизайнер сурахыг айгүй хүсэж байсан байгаа байхгүй юу?
Яг одоо ингээ 3 жилийн өмнө тэгээ би Master of Design гэдэг ангид юу яагаад ангийг сонгоод тэгээд хамгийн анх сурах юм хүсэлтэд apply хийжсэн агентлагтайгаа хамт. Яагаад би агентлагийг дахин яриад байгаа гэхээр чи одоо би ингээд сургуульд орохдоо ингээд apply хийж байгаа хгүй би энэ сургууль сурмаар байна. Энэ ангид ингээд сурмаар байна гэдэг юм хүсэлтээ илгээнгүүт сургуулиас урилга ирээд тухайн урилга ирсний дараа бид нар визэнд орох хэрэгтэй болдог. Тэгэхээр тухайн сургуулийн урилгыг авахын тулд заавал агентлагаар дамжуулж авдсан байлээ. Ерөөсөө хувь хүн тухайн сургуулийн урилгыг авахгүй байгаахгүй. Тэгэхээр ямар нэгэн баталгаатай яг агентлагаар дамжаад сургуулийнхаа урилгыг авах нь тухайн гадаад сурах процессын хамгийн чухал тийм алхам байсан. За тэгээд анх Master of Design гэдэг ингээд apply хийсэн чинь юу байсан? За ингээд чиний бакалавр чинь яг дизайнаар мастер хийхэд бакалавр нь зөрөөд байна. Бакалавр ч ерөөсөө нөгөө нэг юм тэр тухайн мэргэжлийг сонгох хэвээр хүрээлэл байхгүй байна. Тийм болохоор энэ Master of Design ингээд чамайг оруулж чадахгүй нэ. Гэхдээ ийм ангиудад оруулъя гэдэг над руу ингээд эргээгээд хариу өгж байгаа байхгүй юу? Тэгээ тэр дундаас нь би тухайн үедээ ингээд өөртөө амар их ажиллаад за тэгвэл би дизайнераар сурч чадахгүй бол би юугаар сурвал би дизайнер болж болох уу? Энэ дизайныхаа майндыг тэг ингээд ямар нэг юм зохион бүтээж зураг бичлэг одоо юу ч юмтай ингээд юм зохиож бүтээх гэдэг энэ хүсэл эрмэлзлээ би тэгвэл ямар мэргэжлэр гарах вэ гэж бодож байгаад маркетинг сонгосон юм аа. Тэгээд яг Master in Commerce буюу бизнес болон Business in Law сургуулийн Master in Commerce-ийн яг digital marketing гэдэг ангаар мастрын зэрэг хамгаалаад сурж байгаа маа. Тэгэхээр яг хэрвээ гадаад сурахаар бол эсвэл магистр хийх цаа бол яг ямар мэргэжлэр вэ? Тэр мэргэжлэрээ цаашдаа карьераа хөөх үү? Эсвэл ингээд одоо юу гэдэг ингээд би бакалавраар 10 жилийн өмнө бакалавр хамгаалж байхдаа өөрөө хүссэн мэргэжлээр сурч чадаагүй. Тэгэхээр одоо ингээд миний дотор нэг тийм хүсэл эрмэлзэл байгаад байгаа байхгүй юу? Би одоо дараа нь хэрвээ надад сурах боломж олдох юм бол би ийм мэргэжлэр ингэж сурна гэдэг тэр хүсэл эрмэлзэл доторх ааныгаа амар сайн сонсоод тэгээд энэ мэргэжлийг сонгоод мастраа яг ингэж хамгаалаа явж байгаа. Яг нөгөө амар мундаг Master of юу юм те ингээл science одоо ингээд шинэ юм судлаад шинэ юм сониод одоо ингээд судалгаа хийж явж байгаа бол миний хувьд бол тийм биш. Би бол яг ингээд хүн хэлэхээр яг Master of Marketing гэдэг бол зүгээр л энгийн те ингээд ямар шинэ содон зүйл байхгүй маркетинг бол изээд байсаар л ирсэн. Гэхдээ тэр надад амар шинэ байгаа байхгүй юу? Маркетинг гэдэг салбар минь өөрөө надад амар гоё шинэ том бүр ингээд би ингээд маркетингаар сурж байгаадаа дээрэс нь ингээд дижитал маркетер болж байгаадаа ингээд амар гоё аз жаргалтай тэгээд амар гоё тийм өсөглөн сурж байгаа байхгүй бүх зүйлээ судлаад энэ яад бол энэ яад юм бол би нэг ингээд сурчих юмсан ийм скил өөрөө олоо мэдчих юмсан энэ чадвараа хөгжүүлчих юмсан за би маркетингаар ажиллах юм бол надад ямар скилүүд байх хэрэгтэй билээ ч гэдэг юм уу тэгээд дээрээс нь сурж байгаа энэ хичээлүүд нь өөрөө үнэхээр айгүй гоё үр дүнтэй юм айгүй гоё тийм чанартай боловсролыг би эзэмшиж байгаа. Тийм болохоор гэр бүлээрээ Австралид ирээд магистраар сурж байгаа өнөөдөр ингээд энд ирсэн байгаадаа би бол үнэхээр аз жаргалтай байгаа. Айгүй зөв алхмыг өөртөө хийсэн юм шиг санагдаж байгаа. Мэдээж чадахгүй зүйл их байсан, мэдгүй юм маш их байсан. Гэхдээ ингээд өөрийнхөө хинжээнд ингээд судлаад өөрийгөө сайжруулад нэг алхмаар урагшлуулаа явж байгаа би үнэхээр бас аз жаргалтай өнөөдөр ингээд сууж байна. За энэ удаагийн влогт хамт байсан баярлалаа. Удахгүй дараагийн влогоор уулзцгаая.